Алдар спорт хорооны 2 бүхөө төрийн их баяр наадмынхаа үзүүр түрүүнд үлдсэн үйл явдал 31 жилийн дараа давтагдсныг Архангай аймгаас төрөн гарсан бүхчүүд багтан ярьж байна. Өнөөдөр Батлан хамгааллахын сайд цолмон үндэсний их баяр наадамд илүүрхэн өнгөлсөн Алдар спорт хорооны бүхчүүдэд хүндэтгэл үзүүлж баяр хүргэсэн юм. Энэ үеэр цол авсан бүхчүүдийн дийлэнх нь Архангай аймгийнхан үндэсний их баяр наадамда амжилттай барилдах даалгавраа 300% биелүүлсэн хэмээн нутгийн бүхчүүдээр бахархаж суулаа. Алдар спорт хорооны бүхчүүд үндэсний их баяр наадамда амжилттай оролцож авраг, арслан, харцаг, начин цолны болцол хангасан юм а. Батлан хамгааллахын сайд цолмон амжилттай барилдаж цолоо ахиулсан бүхчүүдийг хүлээн авч 2 өрөө байр мөнгө аяга батламжийн хамт гардуулаа өглөө. Бүх хүн бол одоо энэ наадмыг бол алдар нийгэмлэгийн наадам боллоо. Замун нөгөө талаар арангайхны наадам боллоо гэж ингэж ярьж байгаа. Тэр бол үнэхээр одоо бас багтууштай сайхан ийм одоо баяр болж өнгөрлөө. Тэгээд та нөхдөд бэлтгэлэн сайн хангаж олон жилийн одоо туршлагаа олон жилийн этүх зүтгэлэн одоо медалгаж энэ сайхан шин цол шин амжилтанд хүрсэнд одоо талархал илэрхийлж баяр хүргье. Цэргийн бэлтгэлийн маш чухал хэсэг бол биеийн бэлтгэл, биеийн тамирын асуудал байдаг. Тийм учраас бид нар бол энэ өмнөх сайхан уламжлалаа үргэлжлүүлээд биеийн тамир спорт залуучуудынхаа бие үлдрийн хүмүүжин олон улсын давцанд Монгол цэргийн нэр хүндийг, Монгол тамирчны нэр хүндийг одоо өндөрт өргөж явах ийм чухал хариуцлага бидний өмнө байгаа. Энэ өндөр хариуцлага одоо нэр төртөө биелүүлэхэд та бүхэнд одоо ажил мэргэжлийн өндөр амжилтыг Монгол Улсын авраг Алдар спорт хорооны бүхөө зэвсэгт хүчний ТИГ 32 дугаар ангийн дислэгч Санжаадамд, Монгол Улсын Арслан зэвсэгт хүчний 150 дугаар ангийн дислэгч Пүрэв Давг, Монгол Улсын Харцаг Батүлзий Гантулга, Монгол Улсын Начин Шинбаатар Дэлгэр сайхан Чимэд Вандан, Чимэд Дорж, Нямдорж, Ган зориг, Батутган нарыг хүлэавч өнөөдөр хүндэтгэл үзүүлсэн юм а. Ингээд энэ үеэр Алдар спорт хорооны бүхөө зэвсэгт хүчний ТИГ 32 дугаар ангийн дислэгч Монгол Улсын аврагаас Санжаадамбын сэтгэлдлийг сонслоо. Тэгээ Алдар спорт хорооноос 2 бүх үзүр төрөнд үлжсэн бол 31 жилийн өмнө тэгээ Ганбаатар Арслан төрүүлж Хадбаатар авраг үзүүлж ирсэн. Тэгэхэд Пүрэв Давг хоёр маань төрж ирсэн байна. Тэгээ бас сайхан түүхтэй юмнууд их олон болсон байна. Тэгэлгүй яг хоо одоо бэлтгэл сургууль хийхэд манай Алдар спортын хороо тэгээд жанжин штаб одоо хамгаалахын ам маань сайхан тусал дэмждэг. Тэгээд тийхээ бас дэмээр одоо их сайхан манай бүхчүүд маань зөндөө сайхан амжилт үзүүллээ энэ жил. Тэгээд бас удирдлагуудаа бүгдэнд нь одоо баярлалаа гэж хэлээ. Тэгээ улам илүү хичээж одоо барилднаа гэж хэлье. Алдар спорт хорооны хамт олондоо зөвчөж 120 дугаар ангийн бас бие бүрэлдэхүүнд энэ он их баярын мэндийг хүргэе. Та бүхэнд эрүүл энх сайн сайхан мөрөөр хүсгээрэй. Харин Урианхай суурын харваанд тэргүүлсэн Алдар спорт хорооны тамирчин Инхбат Халх суурын харваанд Алдар спортын хорооны тамирчин Норжмоо нарт хүндэтгэл үзүүлэх байсан ч наадамд авахсан тул ирж амжаагүй байлаа. Ингээд төрийн их баяр наадамда амжилт үзүүлж нутаг орныхоо нэрийг гаргаж цол ахиулсан бүхчүүдтэй Батлан хамгаалахын сайд цолмон баяр хүргээд цаашдаа их үлсэд нь амжилт хүссэн юм а.